Намайг дуудаж сэрээсэй гээгээ өгдөөсөн байна уу? Нарны гэрэл галасан гээгээ сонхосон байна уу? Ингри хаяа ивэсэн ээжээ аваасан байна уу? За шатлалт буурлаа. Яах вэ тэр шаардах ч яах вэ. За тэрнээс өмнө зүгээр үнэнээ өчи. Арабикэ бит хоёр бол хэзээч сөн төшдөггүй төрлийн хүмүүс. Яагаад гэж найрын уур амьсгал эвддэг учраас тэр. Та яана гэж өвчнөө бодоол яриад байгаа. Би өвчин яриад бүгдийг архинаас айлгана. Арабикэ болохоор төрийн бодлого ярьсараад бүгдийг архинаас айлгана. Сэтгэл зүйн дэлгэмэл байдлыг үүсгэж чаддаггүй хүмүүс учраас сүн төшдөггүй хүмүүс гэж цоллогдсон. Тийм байна. Ямар ч нөхцөлд бол бид нөр хойморт залагддаг хүндтэй хүмүүс хэрнэ. Яагаад ч архины сав тонгоо ойлгодог хүмүүс байхгүй юу? Яагаад гэвэл энэ чинь нөгөө хөгжилтэй гэдэг зүйлээ мэддэггүй хүмүүс нөө. Тийм ээ. Тэгээ дээрс нь одоо хар пикетэц чинь одоо юу ах вэ? Та нар хүүхэн гэж шолдог шүү дээ. Хүүхэн хараад ах уу? Эмэгтэйчүүдийг хараад ингээл тэр чинь амьдаа мэддэг ганц хэрэгсэл болсон хөгжөөнтэй байдлыг минь чи яа. Тэрнээс өөрөөр би наргид цэнгэх юм ерөөсөө ярьж чаддаггүй байхгүй юу? Хэн? Би. Ойлгоно. Эр хүн юм бол нэг хүүхний тухай ярихаар жаахан ч гэсэн хөгждөг. Тэр нэг өөртөө олж авсан жаахан гялтганаар хэрэгслээ минь чи яах. Энд чинь найр цэнгэж үйл явдал цэнгүүлэхийн тулд нэг хүнд чинь нэг арга хэрэгтэй байдтэй. Ямар нэгэн явуулах уу? Тий. Тэгэхээр нөхөрхий бүсгүйчүүлэл ярьж. Угаасаа ярих баялаг сэдвэл дээ тэд нар ч. Тэрийгэл ярьж. Хөгжөөдөг юм да. Түүнээс биш ямар өвчин ярьж хөгжөлтэй биш. Өвчнөөс өөр юм мэддэггүй би. Ёстой уйд гартай хүн байхгүй юу? Тийм бага байдаг. Бүх юмыг өвчнөлөө оруулж. Хүн болгоныг өвчтэйгээр нь туурна. Тий. Тэгээд хараад уншаал. Тэгээ бүх хүнд яаж ийж яагаад өвчин байж идэг. Тий. Энэ хорвоогоос цоо ирүүл амтан олж авахд хэцүү. Харин. Тэгэхээр чин эн чин гутар. Тийм бидтэй. Эрт орж ирсэн хүмүүсийг хараад бааснахтын байна. За энэ гүйлгэдэм байна, энэ толгоон өвддөг юм байна гэж. Угаасаа нөө эзэмсцэн болохоор тэр зүйл тогтлож хараад би ягаад ч өөрөө сэтгэл зүйн хувьд хөгжиж чаддаггүй. Энд чинь нөгөө мэрэгжлийн онцлог сэтгэл гутрах байрцсан мэдэг мэрэгжээ сонгосны одоо үр дүн юм да. Бусдад баяр баясгалан бэлгэлдэг ч өөртөө гутрлаас өөр юм авч үлддэггүй. Огоомжтой яа. Төрийн хүн чинь бас нэг тиймэрхүү шүү дээ. Дандаа хүний муугныгийн эсрэг хууль засаг баталсаар хагаад хүн яавал муу зүйл хийдэг гэдэгт мэрэгшээд тэгээд хүн харахаар муу санагддаг. Хар бикки бит хоёр яг тэр зовлонгоосоо болоод хөвчлгүй хүмүүс байхгүй. Наригаагүй цэнгээгүй хүмүүс. Тийм байна. Мэргэжлийн амиг яриаддаг. Хэт мэрэгчгийн дэмий үлдэлтэй. Харин чараахан овоо хоёр ч юм бол маш их хөгжөөнтэй. Янз бүрийн юмар илдэг билдэг. Нөгөө хошин тэ юм уу? Нөгөө наадгааха хим химжээг мэддэг. Гинэн цайлган байж чаддаг хүмүүс. Тэд нар бол их сүнт биш юм. Тэр хоёр бол ялангуяа чараахан бол маш ихээр сүнт ишдэг. Чараахан сүнт ишх юм бол яагаад ч юм тэр нэг цэнгэлийн дараа цэнгсэн гэдгээ мэдэрдэг. Жил иргэн ярьж идэг тэр найргал цэнгэлийг. Маш их гоё. Сэтгэлийн тайтахаар лаз жаргал гэдгийг яаж ч байгаа ч юм нэг юм модны хожуул ярьж байгаа л идэлчихсэн л байдгийг. Голын хайраг модны хожуулаас цэнгэл үсгэж ихтэй хачин амтан байхгүй юу? За ойлголоо. За шаардалт гэхээр би зүгээр анхны шаардалтыг ээжээсээ юу гэж сонссноо л хэлээ. Тийм аа. За хүмүүс чи сайхан цэнгөө гэд өглөө өгтөв. Загнаагүй намайг. Би ч загнууландаа гэж их бодож байсан. Яагаад гэвэл ээжийн им дарахж исэн сархтыг аваачаад нөгөө дөвчг хиттэйгээ хуваагаа дуучсан.
Тэгээ тэрнийхээ хордолгод анх удаага орж үзэж байгаа. Нөхөр байгаа шүү дээ. Хэдэн настай байгаад ирээд байна? 14 тав байсан. Айх тэр их туусан биш. Тэгээ анх удаага шаартаж үзв. Сайхан цэнгүү гин. Таны хээ уруу татсан? Чарахаа уруу татсан. Чарахаа уруу татаад чарахагийн үгэн дээр суур болоод би одоо ивент тэтгэгч болоод бит 2 намирсан чинь овоо жирэх өвч болоо. Тэгэл намирсан да. Бид нар чинь 13 4 12 та нөхдүүдэл анх удаага сархат гэдгийг амталж үзэж байгаа байхгүй. Хоо гашуу юм байна гэж ууж ихэлсэн. Тэгээд үг нь олшроод өөр өөртөө байдаггүй зангуудаа таниад би бинийгээ баахан илэглэж анхны архитах гараагаа хийж хийлаа. Яг тэндээс бидний чад чанад нөхөрлөл үүссэн. Таста хүний ямаар амир ивэд гэсэн үг шүү дээ. Хүний ямаар амир ивэд гэсэн үг шүү дээ. Тэр ивент гэх шалтгаан чинь нөө ээж нь чангахан шиг сархад үеийг идэх гэсэн чинь сувс гаргацсан байхгүй юу. Галаад ултааж агаад. Галаад ултаах гэж тэр үед яг нөгөө бэлгийн шүүрэл эхэлж байсан үе. Айл охин сонирхож байгаад түжлэх цагт нь гараад галаад хүлээгүй. Тэгээ галаад ултаагаад сувс гаргачихсан. Нөгөөх баримтыг хааш уулхаа мэдэхгүй сууж яхад шалтгаан гарч ирсэн болохоор гударч үтсэн бэлгүй. Бэс орсон согтцсон. Алдарсан. Тэгэл тэр айлт бол чамд арих байхгүй. Эмэнд бол сул арих болчиход байгаа. Нэг тим юм болсон юм аа. За. Ухамжтай юу. За тэгээд шартах гэдгийг чинь амьдралдаа анхудаага мэдэж нөгөө гавал гэдэг чинь ган гэж өвдөдөг юм байна. Хэвлий гэдэг чинь халуу цоригддаг юм байна. Бөкс гэдэг чинь нөлөвч юм болд юм байна. Үе мөч чинь сул байдаг юм байна. Доктор олон зараа гүйлдэдэг юм байна. Нүдэнд оч бутраад хорвоо эргэлдэдэг юм байна гэдгийг чинь анх удаага үзээс ирж байгаа хүн шүү дээ. Тэгээд одоо ээжтэй нөгөө сувсаач юу гэж тайлбарлах вэ? Тийм үү? Ууснаач юу гэж тайлбарлахаа мэдгүй. Их л ичиж айж зовж байхад ихийн тэр энерлийн үг ямар сайхан байсан гэж санана. Миний хөө сайхан цэнгэлдгүү гэж. Нэг яста хилэг дэвсэж инкрилэлд өлгийдэж байгаа юм. Ходагаа мэдэрнэ гэдэг. Тэгээд л ширний шөл уусан да. Өглөөс ирээд. Хүнсний одоо зорлоготойгоор шир утаад хадгалчихсан одоо нэг төрлийн ширэн бурц. Тэрний шүлийг уулгацсан. Шар тайлж байв. Ээж энэ л нарийн аргууд энийг. Өөрөө домч хүн байсан шүү дээ. За тэгээд шүл уусны дараа хөлс тайварлаад л шангины дутагдал айрлаад тэжээлийн дутагдал айрлагдаад овоо тэнхрэн үйдтэй. За минийхөө үлдсэн хороо хөдлөж хөлсөөрөө гаргадаг. Сайхан гаргаад хэдэн түлээ оруулаад иргэн. Гэм хөөсөн хүн чинь дэлбэлзэн түлээгэн хагалаад л оруулж ирнэ. За хөлсөн тайварлана уу гэд тайварлана гэд. За одоо тэгвэл чам дээр бигнүр хийнэ л гэд. Тэгээд халуун бигнүрт ороод хөлсөө бүр ихээр тайварлуулж. Тийм үү? Булчингийн агчлуудаа тайвруулаад ирэхээр нөгөө үндэсгүй сайхан танхираад ир. Дахиад ээж минь хэлнэ. Шинж тэмдэг нь алга болсон. Зөөгөр нь байгаа шүү минийхөө. Усны дутагдал чинь 7 гаруй болж илээ шүү гэж. Тэгээд л өдөр болгон багхан хужиртай ус. Ууч илгээ анх удаан эмчилж үзэж байгаа тэр. Цэхлийн шарын хужир хоригддаг. Энэ нэг төрлийн одоо хужирын төрлийн гэрдэс элэг тэтгдэг. Тэм шорхолог бүтц байдаг. Тэр одоо шаралсан хүүхдүүд их хүн дээр одоо элэг гэмтсэн үед их хэрэглэгддэг нь болоо. Тэгээ бас шүүрхийн элэг ихээр хоолндоо хэрэглэж илхэн тэтгэж 7 гаруй гэртээ сэргэн засах одоо үйл хийсэн гэсэн үг. Ухамжтай юу. Яах вэ? Энийг нөгөө хоёртоо хэрэглэнэ үедээ. Дагуулж уусан хоёртоо. Тэгээд тэр үед л анх арх уучаад ардах арчилгаа нь хэцүү юм байна гэж ухамсартай ойртож байлаа та. Хэрвээ толгой төрүүлэггүй загнуулсан бол би гэдэг гүжүүд амтан бухын хүзүү царайлаад
Тийм үү. Арх сархтыг ариун хүртдэг хүн болох байсан биз. Ер нь тогтдог шүү дээ эцэг их өөрийнхөө анхны гараа буруу тавьчихаар гүжүү зан хөдөлдөг. Ухамжтай юу. За тэгээд энэ хугацаанд ээжээ минь нэг үгийг ихээр олон давтаж цээжлүүлсэн байдаг. Би ч яг өөрөө анзаараагүй. Хожим өөрөө өөр хүүхэдтэй болсон үедээ тэр үгийг олон хэлж байсныг анзаарсан. Чинь ухамжтай юу. Тэр нь арх сархад гэдэг бол дайн лугаа адил гэж хэлдэг байв. За тайлбарлаад одоо би өдвөлэн асуухгүй бол хэлэхгүй. Өдвөлэн хэд 3 удаа би давтан асуусан байдаг юм. Тэгэхээр дайндаа ялалтын төг зоосон үед л тухайн дайнд амжилт гэдэг байдаг бол тийм үү. Хичнээн амьд үлдсэн чи ялагдлын төгтэй байгаа үед хичнээн ялсан ч үхсэн байх юм бол тухайн хүнд ялалт нь алдахгүй, амжилт нь алдахгүй гэдэг. Утга бүхий сургаалыг их олон талаас нь тайлбарласан байдаг. Ижи минь. Тэгээд яагаад сархад тийм болчих вэ хэмээн бодох юм бол өөрөө нас ахаад ноёдын зэрэгт суугаад ирэхэд цагт ухамсартаа дүйж ирж байгаа мал. Яагаад гэвэл сул тал өсгөх ч үү дээ. Сархад гэдэг чинь яг хэлэл цэрийн орон зайд бол. Тийм учраас ширээний давцан дээр байгаа дайл байгаа байхгүй юу. Ухамжтай юу. Хэрвээ ухамсар орон зайгаа алдчих юм бол тэнд нөгөө ялагдсан гэрээг хэрхэнд гарын үсгэн зурж байгаа. Тийм биз? Тасарчих юм бол бас адилхан нэр төрөн удаан алдана. Уухгүй гэх юм бол дайнаас зүхтаасан гэдэг нэр төр давтана. Мөн үү? Яг энтэй сархад гэдэг бол дайны талбар юм байлээ гэж ухаж байлаа да. Ингэж ухахаас өмнө өөрөө ч төлөвсчихсэн байсан учраас тэр өөрийнхөө хэмжээ хязгаар илэг гэмтэх орон зай, эдис гэмтэх орон зайгаа таньчихсан байсан учраас би тэр соёлд бол гэмтсэнгүй. Өөрөлдөл их сахстай. Ноёд төшөлттэй ухаад бол ухамсарын доройтой тэзээж орж байсангүй. За, тийм л байна даа. За өөр асуух тодолох, хөлөлцөх, хөөрөлдөг, ярих, хүүрнэх юу вэ? Шаардлагат гэж яг биеийн хотын дотоодод илгэнд бөөрөнд яг ямар үйл явц яваад. Сархад маань өөх тосыг цаадаалаад сул нэхэллэг болгочих байгаа. Тийм биз? Ялангуяа судасны дотор байгаа. Тэд нар маань цаашид бүрэн боловсрохын тулд угаар болж гарахын тулд бие маш их хэмжээний эрдэс шимт хичээлүүдийг даачилж байгаа. Ингээд хит их даачилгаанаас болоод тэжээлийн дутагдалд орж байгаа юм. Нөгөө тээгүүр цусханд өнөө архины маань бүтэц бүтэлүүд хадгалагдаж идэг. Энэ нь өөрөө хордлогын шинж тэмдэг илэрхүүлээд байдаг. Ухамжтай хагас задарсан архиуд. Одоо улбаагаар нь уургийн дутагдал тосных биш. Уургийн дутагдал, чихрийн дутагдал, эрдэсийн дутагдал, амин шим, эрдэс шим, агаар шимийн дутагдалд орчоод байгаа үзэгдлийг сархад гэж хор гэж нэрлээд шаардталт гэж тодорхойлоод байгаа юм шүү дээ. Ухамжтай юу? Ухлаа. Тэгэхээр шим дутагдлын өвчин буюу тураалын шинжтэй учраас тэтгэлэг хэмжээлгээтэй байдаг байхгүй шаардталт чинь. Тэгээд усан угаалгатай. Эхлээд заавал усан угаалга явна. Яагаад гэвэл сархад маань өөрөө усан чингэрч бүтцийн хэлбэрээ алддаг шүү дээ. Боловсрдог гэсэн үг. Тийм учраас за болж өгөх юм бол усчин дотроо их олон янзаа. Тийм биз? Нэг хатуу буюу эрдэс өндөртэй ус маань өөрөө сархтыг гаргадаг. Илүү эрдэсгүй ус нөх юм бол бүтцийн хэлбэрт ордоггүй. Тэгэхээр яг нэг хагас ханамал ус л шаардталтыг тайлаад байгаа юм л да. Өөрөөр хэлбэл чихэр давсгүй ус болоо шарт тайлдаггүй. Багахан хэмжээний одоо цусны бүтцийн адил эрдэстэй жаахан
жаахан давуустай, жаахан чихэртэй усаар л ерөнхий хордлого тайлагдаад байгаа юм. Ухамжтай. Гэхдээ тэр давс гэдэг зүйл нь хоолнд хийж нөгөө хадгалуулах төрлийн давс биш. Хужирлаг давс уу? Хужирлаг давс болоод нөгөө байгалийн нөгөө хүн амьтны биед байдаг тарлаг давс. Ясны давс. Тийм учраас ясны шүлэнд маш хурдан шар тайлагддаг. Яг л одоо бүтэц зүг болсон учраас. Ухамжтай юу. Тийм учраас нөгөө тойгны шүл, чөмөгний шүл тийм үү. Нөгөө тэр чин давсчулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрээс нь тэнд чинь өөрөө өөх тосны чихэрлэг бүтэц баг хэмжээгээр агуулж яадаг зүг бүтэц болчихж байгаа юм. Яг энэ үгээр чинь шар тайлахад бол бүх төрлийн хордлого тайлалтанд бол хэрэгцээтэй болж байгаа юм шүү дээ. Тэгвэл одоо энэ ханам шил уухад бас шар тайлагддаг гэсэн үг. Ханам шил гэж хин. Хүнээр чадах болоогүй. Хүнээр шүл чанахгүй шүү. Хүнээр ишээ тэр ханам шил хийдэг эзэн эндээ чи ханам шилгэд байгаа шүү дээ. Ясны шүл. Тэр нэг. Ясны шүл л үйд. Тий. Нэр нь ханам л аахгүй да. Тэгээд яг нэрлээл үйдтэй зүгээр яг нэрлээл бол нэрлээ үйдтэй. Тэрний ухлаар бас худлаа хэлээд байгаа чи. Юу н худлаа? Ясны шүлийг ханам л гэж. Хүй тийм гарчигтай юм чинь та хараарай. Тэгээ гарчиг байх нь ямар аа. Ясны шүл бол ясны шүл. Би чамд 10 гурлыг байна да. Өөр ингэлжээд зүрхний юм гээд өгөөд байвал ямар вэ? Нийтэн штэ. Та өгч байгаа. Нэрэл байгаа байдтэй. Түүнээс 10 гурл бол 10 гурл л хിവэрэ байна. Тэгвэл тэнд дээр нэмж чих хэвээр байна да. Ясны шүлэн дээр чи хандуун чихэрлэг нэмэх юм штэ. Баазар чихэрлэг нэмж өгдөг. Гэтэ бүр амтагдах биш. Дөнгөж хэлнээсээр л мэдэрхүй таних төдий чихэрлэг нэмж өгөж уух тусам. Тэгээд дээр нь алдагдсан уургийн бүтцийг нэмж өгнө. Тэ. Өөрөөр хэлбэл одоо би нэг 4 аяга шүлээр өглөөний одоо усны дутагдaltaа харилцаж яах гэж бодъё. Шаардлагатай өглөө. Тэгэхээр бол би зүгээр чихэр нэмхийн оронд нэг ганц атга нөгөө 4 аяга шүлэнд ганц атга үзэн чанч. Чин өөрөө эрдэстэй булчингийн нөгөө алдагдалсан эрдэсүүдийг нөхөж өгнө. Тийм үү? Цуцны ханы эвдэрлийг гэмтэлийг сэргээж өгнө. Нөгөө чихэрлэгийн бүтцэн байна. Тийм үү? Жохон муу амттай л да. Шүлэн дээр бол гэхдээ тангийн хөв шин чанарыг нэмэгдүүлэхийн тулд ганц атга үзэн чанаад туршиж үзмээр юм байна. Тэгээд яг уухахын өмнө дотор нь өндөг түүхийгээр нь хагалж хийгээд тэгээ сайхан сексэж чутгаж ягаад нуудаан ганаж ягаад нэгийг уучна. Тэгээд 45 20 хөвт. Тийм үү? Тэр чинь нөгөө би дотор 45 20 нөгөө шимэгдэхээр чинь тэнхрэл чинь нэр нь үдтэй. За тэр тэнхрэл ирэхээр дараагийнхыг нөгөө ер нь тэгээд нэг цагийн зайтай 4 цагийн турш уунда. 4 аяга. Тэгээд л эхний удаа болчих байгаа юм да. Гэхдээ тэрнээс хойш 7 гараг илгээ бодно. Хөө ямар удаа юм те? Бүр 7 хоногор. Мэдээ шаардсан гэдэг чинь гүн хордлогонд орсон гэсэн. Өвчтэй гэсэн үг. Өвчтэй гэсэн үг. Тийм учраас 21 хоног ахиж сарахад хүрдэхгүй 7 гараг бол илгэндээ тууштайгаар хэмжилгээ хий. Тий. Та бүхэн үед чинь одоо өндөг тийм нийтлэг хэрэглээ байсан уу? Өндөг үү? Тий, шаардлагатай тайлах хэмжээнд олдцтой байсан уу? Ингээ бодохоор өндөгөөс лөөр явж явах удаа жишээ нь мал аж ахуйтай байсан усуд. Гүти тэр чинь шууны өндөг ажиллах юм да. Юу мала хоноо туугаа явж байхад чи нөгөө хээрийн өндөгнүүд олддог шүү дээ. Ялангуяа шаардлагатай зориулаад хадгалдаг гэсэн үг. Хүүхдэд загч шүү дээ. Хургандаа явж байгаа амтанд. Ойлгоно уу? Ойлгочлаа л та. Үйлдвэрлэлийн шалтгаан хэлэх нь шүү дээ. Зуны үйлдвэрлэл тэрийг бол Зөвхөн шаардлагатай өндөггүй амт. Өндөггүй. Өндөггүй учраас нөгөө толгой ширний шүл. Ялангуяа өвөл бол ширний шүл. Уурган хөх гээд зум бол өндөгтэй шүл. За хавар бол бүр тарчиг болоод ирэхээс хавар уусан байхгүй юм байна нөхдөд. Тийм учраас ширний шүл гэж. хатсан Хатсан ширний шүл.
Намар бол илүү баялаг учраас өшөө олон төрлийн жимс ох самартай ашиглав шүү дээ. Тэгэхээр ердөө нөгөө эхлээ шингэнээр шингэлж хагаад тэгээ уургаар нөхөөд. Эхлээд ямар тач шингэний дутагдлаа даруй нөхөх шаардлагатай. Тэр шингэн маань бие шууд хүлээн авахд шиллэг буюу саармаг шин чанартай байх нь биш шүү дээ. Тийм биз? Хэд давалтай биш, чихэртэй ч биш. Тэр нэг боргилсон ус бүр биш. Өндөр эрдэстэй гэсэн үг шүү дээ боргоо ус чинь. Ухамжтай юу? Одоогийн шин нийтлэг шар тайлах арга гэх юм бол юу шүү дээ. Гом. Бэлэн гоо. Дандаа хүүт ус уух ямар нэгэн байдлаар усал олж явах хатцсан учраас тийм ээ. Нийлийг хатцсан учраас усал олж явах. Тэгээ усыг чинь хүүтэн чамгүй зэлж шүү дээ. Хоёрдугаар арга нь нөгөө давстай ус уух. Бантаа. Гурав дахь нь бантан. Тэгээд юу бэлэн хоол газтай. Бэлэн хоол гэдэг нь одоо нэг урд хазаарс ирсэн тийм халуун ногоотой. Тэгэхээр халуун ногоотой чинь цагаан будааны архинд хэрэглэн гэсэн шүү дээ. Цагаан будааны архин шаардлагатай хэрэглэн гэсэн тийм. Тэгээ бүх төрлийн архинд бол тэр саармаг шингэн чинь маш хурдан. Зөв сэргээдэг. Хэрвээ за яа. Жаахан ужир өвчнөтэй хүн дээр шаардлагатайг бодъё. Эргүүл хүн дээр жаахаа тэгээ яаж иж авах сууж байгаа тийм хэрэг чинь. Өөрөө эргүүлэхний эдгэх чадвар өндөр. Тэгэхэд ходоодны шарахтай болж байгаа л. Элэгний үүдэн цусан гарц тийм үү? Имэгч гэсэн. За тэгээд зүрхний хавхуулгын бүрэн хаалтгүй. Тийм үү? Зүрхний химийн алдагдaltaй. За бөөрийн архив хэлбэрийн эдэт өрөвсөл болоод цочмог өрөвсөлтэй хүмүүстэй шаардталт илэрх юм бол нөгөө тэр бэлэн гомн. Тийм үү? Нөгөө тэр боргилсон ус. Тэр өндөр хатвуулаг шин чанартай хүнснүүд чинь тухайн шаардталтыг эдгэх биш судасны ханыг хэд хатууруулснаас болоод цус алдалт дотор цус алдалт үүсгэх аюултай байхгүй. Ойлгож байна уу? Ходоодны шарахыг ходоодны хан хэд цочирдноос болоод ходоодны шарах нэмэгдэнэ. Нарийн гээд саагараад төгжрлүүд үүснэ. Тэгэхээр тэр саармаг буюу ясны шүлний хэв шинжвэл хамгийн зөв эрүүл ямар ч эмгэгтэй байгаа үед одоо хортлох тайлах зориулттай хүнс юм шүү дээ. Ухамжтай юу? За танаа бүтээгдэхүүн бол одоо ингээд сурч юм байна. Маш ярилт хэрэгсэв. Тийм байна. Одоо шар тайлах болох. Шар тайлахын бүтээгдэхүүн гэх юм шүү дээ. Тийм шар тайлах бүтээгдэхүүн би бараа сурталчлах гээд байгаа юм биш ээ. Би чамд хэлж байна. Чи өөрөө шаарддаг учраас хэдийг хөрөгчөндөө хадгалсан байж л да. Би ганц вэрэ шаардах нэг хэрэг шүү. Түмэн олон шаартаад байгаа. Түмэн олонд ойлгуулахад чинь энэ хүү чинь хийгээд олноор нь үлдүүлээд тавьчих юм бол тэгээд хамнуу шүлгэж яхаар шар тайлах шүлгээ тавьчихвол юм олд авах юм. Түмэн олнороо шаардлагатай дунд гэдэг чинь одоо үеийн байгаа буруу хвшилтэй. Тэгээд чи ямар гэсэн тэгээд хараа буруу хвшил үх цаашаа гэх юм бол ёс цуггүй хэрэг байдтэй. Тэгээд буруу хвшил хорж хогч шүү дээ. Уул нь хогч. Тэгэхдээ яалтачгүй эмч хүний хувьд нөө худал сэтгэл зүй буюу нөө ёс зүгээ бодож тэр чинь нэг амтны эцэг, тэр чинь нэг амтны их гэж нэг өрөвдөх өнцгөө авч үлдэхгүй бол хүн чанаргүй юм болчих. Тийм шүү. Нөгөө төгөр бид 300 сая ярих нааштай. Тэгээ шаардсан шилжүүлэлт тэргүүр чинь шууд цаа чамж би байн гоодаг шүү дээ. Тийм болоо шүү дээ. Өстө гоё шүү дээ. Би зүгээр энэ хүнд нөгөө худалдааны арилжааны илүү орлогоор боломжийг чанаа дуухад тийм үү? Чанаа дуухад чинь цаг авна шүү дээ. Ядчил нөгөө шаардсан хүн чинь орноос босно гэдэг чинь асуудал байдтэй. Тийм биз. Тэгэхэд нэг бэлэн нөгөө бүтээгдэхүүн байх юм бол амар байхгүй юу? Дугаар гударч нэг хэвтэж байгаа дундийг өд гараад ирнэ шүү. Одоо болохоос нөгөө элэг хамгаалах гээл уухаас өмнө тэр нэг ширхэг уусны дараа нэг ширхэг ингээл усурцлаа байна л да. Тэгээ чи өөрөө эргээд ингээд уугаад байхад ямар нэгэн гарцаар эргээ босгоомаа гэдгээр буруу хвшил рүү аваачаад нөгөө нэг 3 сая үнэ чинь болон гацтай сэтгэх байдаг гачаан амт болгоод шүү дээ. Тэр чинь хэрэггүй байхгүй шүү. Зүгээр шаардлагатай хор хөнөөлийг сайн тайлбарлаж өгвөл уугаад өхөл хогчноо та өөр хүүхд эцэг юм бол уухгүйс нэр гэдгийг ойлгуулсан л шүү дээ. Гэтэ юу гээд байгаа шүү дээ. Өөрөө унд хүнсний зүйл шүү дээ арих чинь. Юу гэж ингэж байгаа.
Тэгэхээр би чамд хэлдэг штэ. Би өмнө нь ч гэсэн худлаа гэдэг үгээ хэлэх гээд байгаа штэ. Хичнээн би уужгийг нь мэдэж, хичнээн тухайн хүний арчаагүйг мэдэж тийм үү. Сэтгэл зүйн хувьд хоригдмоор санагдавч энэ цаг үед тийм үү. Үхэл рүү н оруулчихгүй тулд эмчилгэхээс өөр аргагүй байхгүй юу? Тийм үү. Тэр хүний ухаантай болохыг хүлээж байснаас үхэхээс нь өмнө хамгаалсан нь дээр байгаа байхгүй юу? Гэхдээ одоо мэдээ алдуулах тарин байж тээ. Заавал арх уулгаал тэрийг мангааж яхаар ингэж байгаа мэдээ алдуулж байгаа л хэмжилж штэ. Архичин бол тухайн нөхцөл байдал хэрглэж исэн. Одоо зүгээр ингээл ингэдэг юм болчиход штэ. Харин ингэдэг юм чинь зам байдлын соёл болохын тулд сүн түшээчийн соёл чинь гарч иржээж ийм гэдэг орон зай чинь аялна. Сүн түшээчийн соёл гэдэг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Одоо энэ чинь өөрөө тусдаа нэг юм боловсролын юм болоод нь шүү дээ. Тэгвэл одоо гудралтын хэмжээ яваад шүү дээ. Ерөнхийдөө байж шүү дээ. Өвчин намдаах юм их юм тунгаар уухын оронд архийг их тунгаар угаад л өөрөөсдийнхөө тэр нөгөө зовиурын шалтгааныг л дарах гээд байгаа байхгүй. Үнэндээ эдгэрэл биш. Тийм байх. Хором аргалж шүү дээ. Хором аргалж байна. Би нөгөө ажил хийдэг, тийм үү? Ажил маань тархины ихтэй ажиллагаа шаарддаг учраас миний тархи цуцсан байдаг. Тийм үү? Энэ тархи цуцсан зовиурыг би тайлахын тулд гэдэг байгаа байхгүй. Үгүй хорон мартахын тулд л арх гударчиж байгаа байхгүй юу. Тэгэхэд нэгэнд гударсан учраас юун тайлагдах. Хавсаа өвчин болоод ороод ирж байгаа шүү дээ. Архины хордлого мэдрэлийн ядаргаа болоод ороод ирж байгаа шүү дээ. Тийм бид. Үгүй. Тэгэхээр чин эхлээд нөгөө амнаас авч явж тийм үү. Элэгний үүдэн гарцыг эвдэж болно. Архины хордлого чинь ходоодны цорл үүсгэж ходоодны шингийн хөвлөд хуралдаж болно. Нарийн гэдэсний шүүс сэмжиндээ оросноор гидшний үжил хийж болно. Тийм үү. Бөөрийн цонхоглогууд гэмтснээс болоод шээсээр цус алдалт уурга алдалт явагдаж болно. Нойр булчирхаан хиттэй ажиллагаанаас болоод нойр булчирхаа хатан гаршил цаашлаад өрөвсөл бүр цаашлаад хавдар бий болж болно. Мөн үү? Тэгээ дээрээс нь бүхий л төрлийн булчирхаан хэдшүүрлийн улбаатай эмгэгүүд илэрч болно. Булчирхаан цорог түлэгдэснээс болоод дотоод шүүрлийн алдагдлууд бий болж болно. Энэ бүхнийг эхлэхээс нь өмнө архаг архичин болохоос нь өмнө анх удаагийн архитектийн шаардлагыг зөв тайлах шаардлагатай. Мөн үү? Мэдлэг олохгүй шүү дээ. Ядтаж. Анх удаагийн архитектийн дийлгэл нууд шүү дээ ер нь л. Яг тэр чинь нөгөө нэг хийх ёстой юмыг хийгээ гэдэг мэдрэмж нөгөө гутал өмсгөөс өмнө амис өмсөхгүй бол эвгүй санагддаг. Мөн үү? Өмдгүү гадуур явах нь эвгүй санагддаг гэдэг мэдрэмжийг үүсгэхгүй байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр шаардлагатай. Эхний гариг бол тэжээлийн алдагдал, шингэний алдагдлаа нөхөж 7 гариг элэгний үйл ажиллагаагаа сайжруулж уух юм бол 7 хоногт ганц удаагийн уултал байгаа бидтэй. Тэгээ 21 хоногт уух ёсгүй гэж байгаа. Цахилга байх юм бол сард 1 удаа ууж л байгаа бидтэй. Бүх ард түмэн ийм соёлтой байлаа гэхэд тасартлаа сардаа 1 л ууш шүү дээ. Тэгэхээр чи сард 1 л баяр ерөнхийдөө тохиодог шүү дээ. Тийм бидтэй. Өөр нь бол албан ёсоор тулгасан. Тийм биз? Тэгэхээр тэр баяр дээр л навсааж уугаад дараа нь 21 хоног эрүүл мэндэ бодож байхад болж байгаа байдтэй. Гэж л бодоод байхгүй юу би. Наадзахын тооцоол. Наадзахын тооцоол. Хоёрдугаарт нэг юм асуудал энэ 21 хоноод бие арчлаадаг улсуудад болж байна шүү дээ. Гэтэл нөгөө байнгын согтолтой шаардлагатай тэрийг тайлах гэж уусаар угаад одоо ерөөсөө шингэний төсөл болсон, уургийн төсөлд орсон шүү дээ. Энэ усууд чи яагаад уугаад байна ингээд анзаараад хараад байхад ер нь халуун юм идэж уудаг юм байна. Суцсны хан тавирдгүй, хөлсөрдгүй. Тэгээд нөгөө бүх тэжээлийн тутад орсон учраас тэжээлийн тутагтай нөхөхөөс өмнө нөгөөтгөө уугаад зовирын өвчлөл байхгүй юу? Зовирын намдайлж бодоод. Тийм, зовирын өвчлөл. Тэгэхээр энэ дээр бас нэг юм нийтлэг юм мэдлэг байхаас гадна одоо орон гэрийн нэг юм асаргаач юм уу мэдлэг байх хэрэгтэй. Гэр бүлийн нөхөр нь арх уугаад байдаг бол ядаж 14 хоног ерөөсө хэрүүл ам
тэмцэл хийж яхаар али миний хань энийг халуун цай холоол өсөхгүй шахаад хэрэгтэй. Өсөх юм бол нөгөөдхөө уугаа зөөрөө нандах гэдэг шүү дээ. Тэгэхээр халуун хоол идээд 14 онцсон хүн ялангуяа хоол халуун идээд хөс ингээд гараа бие тавьсан аргаар ямар ч одоо хатуус арахад дууршил байхгүй ч гэдэг. Тэр чинь нөгөө эмэгтэйгийнхэн төвчээр их хэрэгтэй болох нэ. Ийм байхгүй. Одоо гүн архаг аригчин байна уу тийм үү? Гүйхэн анхудаага туршигч байна уу? Хаяа нэг хустган байна уу? Шарталт гэдэг зүйлийг босго болгоод авч байгаа шүү дээ. Тийм биз? Туулна. Яг тэрний дараа шарталтыг зөв тайлаад нөгөө гутал өмсгөн өмнө аимс өмсөх ёстой гэдэг шиг уламжлал тогтцсон байхад болдог байхгүй юу? Нөгөөтэйгөр одоо энэ архагч нь туйшран уулд байгаа зуршил байна да. Одоо авталтанд орж ийн гэсэн үг шүү дээ. Эн чинь зөөврийн айдастай хүмүүс. Хамааралд орж штэ бүр. Тий, зөөврийн айдастай. Яагаад гэвэл нөгөө байнгын уургийн дутагдaltaй болчихж байгаа. Байнгын тэжээлийн дутагдaltaй болж байгаа. Эн чинь асар хүнд өвдөлт өгдөг байхгүй юу? Хүнд. Нөгөө агчил тавиулж байсан бол эсэргээр агчил үүсгдэг. Урт хугацаанд тэжээлийн дутагдaltaй байсан. Тэгэхээр нөгөө агчил тавигдангууд нөгөө сэрэл мэдэрхэн сэрлэн дамжингууд айхтар өвдөн. Мэдрэмж хурцтана. Эннээс тэр айдсаасаа болоод дараагийн согтуу нөгөө манарлын байдлаа урт хугацаанд үргэлжлүүлэх гэж уугаад байгаа юм. Тэгэхээр энэ агчил одоо нөгөө үүсгээд зөвөр үүсгэж байгаа чинь 4 хоног үргэлжилдэг. Ойлгож байна уу? Яг энэ 4 хоногт сэтгэл зүйн зөвөрөө нэмж өгөөд байхын оронд илүүтэй асаргаа өгчих юм бол тайтагаар. 10 хоног хойно нэмнэ гэж 14 хоногоор яриад байгаа шүү дээ. Нөгөө уургийн дутагдал нөхөгдөд дахиж зөвөр үүсгэ болоод ирж байгаа. Ухамжтай. Нөгөө яс шархираад байсан, үеэр халуун оройгоод байсан, толгоо ангалзаад байсан. Тэрнээс гадна зүрх савлаад, амьсгалт бачуураад гэд маш олон айхтар хурц өвдөлттэй зөвөрүүдээс айж байгаа учраас ууж байгаа юм. Тэн дээр сэтгэл зүйн зөвөр нэмчгээр чинь орчлонгоос хурдан ангиж ирч тийм үү? Оров тарв мэдрэмжтэй байхыг иргэмэлсэн шүү дээ. Тийм үг байдаг шүү дээ. Манай яруу найрагч мундаг хүнээс асуусан та хахинд орсон юм байна. Тэгээд та одоо хэдэн жил ярих уу чинь хэдэн удаа ярих уугаар ярихынд ордгийг гэж асуусан чинь би амьдралаа нэг л удаа ярих уусан. Тэгээд бусдад нь дандаа шарт хэлсэн гэж тэгж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ шаардлагатай гэдэг бол хүнийг ер нь маш их ерөөсөө шаардлагатай гэж чинь дараагийн архиан уух шалтгаан байхгүй. Тэгэхээр тэрийг тайлна гэдэг бол архи уух сонирхлоо тайлна гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу? Шаардлагыг тайлах, хордлогыг тайлах гэдэг бол дахин архи уух сонирхлоо тайлж үгүй болгоно гэдээ ойлгож байгаа. Уухамжтай юу? Ахиж архи уух сонирхол чинь үгүй болсон цагт л чиний шаардлагт арилжээ гэж ухаглах хэрэгтэй. Одоо нэг ийм дэвшлэгийн аргууд гарч ирээд байна л да. Гаднаас орж иж байгаа. Хүнийг кодлдог гэдэг. Сэтгхүүн хувьд тэр ховстоод байгаа юм гэж. Кодлно гэдэг нь хэв шинжид багтаах. Одоо арх муу гэдгийг хуулаад байна уу гэж би ойлгоод байгаа. За хуухгүй юм байна. Бас хань тэр ч одоо сонсоог болохоор хэцүү. Кодлж байна гэж хэлэхээр өөр арх хуулахгүй байгаа юм шиг байгаа. Гэхдээ ингээд нэг юм яриад л одоо тэрэн зөв энэ буруу гэдэг юм уу яриад байх шиг байна. Тэр яриа нь одоо гэрийнхнийх нь гэр бүлийнх нь яншилтаас арай өөр байх шиг байна. Зүгээр нэг талдаа нөгөө талдаа тийм эмчилгээнд очиж байгаа хүн бол ерөөхдөө одоо болио одоо залхлаа одоо ер нь амьдралаа бодъё гэсэн ус удаж байгаа шүү. Гэтэл бас нэг тийм хүн байна. Усыг баахан усыг шившиж ирэн билээд л уулгаал бөөлжүүлээд байдаг. Би бол шаардалтыг бөөлжүүрээр арилгахаас айдаг. Яагаад бол тэгж яагаад 2 хүн алчихсан учраас. Ходоод угаах аргаар гэсэн үг. Яагаад гэвэл ходоодны шархтайг нь мэдээгүй. Бөөлжөнд нь цусан судас болсныг нөгөө гэргий хилээгүй. Тэгээд зориг ахуулаад ходоодны угаалт хийснээс болж ходоодонд судас хагарч цус алдаж нөхцсөн байдаг. Тийм болохоор
архины дараах шарталд бол амин насны дайтай асуудал байхгүй. Зүгээр нэг мө өгөр хүүр гударчаад даахгүй байгаа асуудал биш ээ. Наад өгөр хүүр чинь чэнэ дэргэд байх уугүй юу гэдгийг шийдэж байгаа асуудал шүү дээ. Ухаж байна уу? Мөндөөгөр хотоодын шарт задрахын байтугай тэр үчин шаардлагатай үчин бүх суцууд нарийссан байгаа шүү. Нарийссан байтугай огцсон бөөлжилтөөр даралт ихтэй юм нэмгийн суцтай осууд тэр тархинд юм уу зүрхэн задрах боломж цус харгах боломжтой. Дээрээс нь улаан хоолой судаснууд хагарах боломжтой. Нармаа гүйлсний булчирхаа унахч боломжтой. Ойлгож байна. Хохроод унчихдаг. Тэгснээс болж цус алдаж болно. Яагаад гэвэл он гүйлсэн булчирхаа наалдац байна да. Зарим архитектийн үед түлэгтээд хохроход бэлэн болцсон байдаг. Холбогчууд нь салждаг. Тэгээд салж унахтаа бол маш их хэмжээний цус алдаж тогтоох аргагүй. Ерөөсөө нэг 5 тоолох дотор үхдэг байхгүй. Тэр бөөлжилтийн үхэлүүд чинь айхтар. Аюултай. Ялангуяа эн чинь зүгээр хоолны хордолгын биш. Архин хордолгын бөөлжилт чинь өнөө эдисийн гэмтэлтэйг ховхралт, хууралт, түлэгдэлт, язрал тайгаа хамт байдаг. Тийм учраас шаардалтын өвдөлт гэдэг бол ер нь төрхийн 4 хуруу амсар нээгдэснээс 7 хуруу амсар нээгдэх хүртэл дуншилттай ер нь төстэй өвдөлт байдаг. Өвдөлтийн мэдрэмжийн хувцадмал байдлын хувьд. Эмэгтэйчүүдийн хувьд бол тэр бол нөгөө нэг дундаа завсарлагаатай яваад байгаа учраас амрах боломж, амьсгалах боломж нүүсээд байгаа. Шаардталтан дээр бол эн чинь ерөөсө дундын завсралгүй урт хугацаанд үргэлжилнэ шүү дээ. Тийм. Ойлгож байна уу? Тэр мэдэрдэг дүншилтийн өвчин. Тийм учраас тэр чинь тэсвэрлэх үнэхээр хэцүү зүйл. Амралтгүй өвдөх учраас. Тийм учраас бушуухан эргэж цогтохыг хүсээд байгаа юм. Өмөрж байгаа юм биш. Тэр ер нь ингийн уухыг байна уу? Харин ингийн уухгүй тулд тэр нөгөө шаарддаг хязгаараасаа өмнө болоод байхгүй. Өөрөөр хэлбэл илэг боловсруулах хэмжээндээ буюу 3 тагшин даал байхгүй юу? Ухамжтай юу? Чи дөрөв шартахаар үсэх хургаад ирнэ лөө. Ууснаа маргааш үсэх хүрээд шүү дээ. Үсэх л. Яагаад юм бэ? Яг хүрээд. Наад үс өрвих ч юм байна да. Ургаж байгаа үзэгдэл биш. Харин арьсан дээр булчингийн агчил явагдсанаас болж суурь нь босож байгаа үзэгдэл шүү дээ. Ойлгож байна уу? Ерөнхийдөө 50 арьс байна да. Биеийн дагуу нөө үсээ налруулах, намруулах шинжтэй. Өөрөөр хэлбэл хавтгай байдалтай байдаг тийм үү? Булчин нь чангарсан учраас босоод ирж байгаа байхгүй юу? Дөрөв дэкс намайг яалаа таны сахал урт ургацсан байна та арх уус юм. Өөрөөр хэлбэл арьсны булчингууд хит чангарч агчил явагдаж байгаас үс босож байгаа үзэгдэл. Сүрдийж байгаа юм шүү дээ. Сүрдийж байгаа. Тэрний чинь аягүй хурд урагшиж чинь гэж ойлгоод. Тэрийг нөгөө намирцсан үедээ анзаарахгүй байжгаад босоод ирээд арзаагаад булчингаасаа болоод тэр чинь босоо бодолдорч чаашна. Тэрийг харчаараа ургацсан гэж сэтгэгээд байгаа юм. Өөрөөр үснийхээ боцоноос нааш түлхэлээд өндий чинь шүү дээ. Ингээд чангараад угнаасаа чангарчдаг. Тийм нэг ардаас ингээд яг мэдэгдэж харагдчихдаг. Тэгээд тэр чинь шаардалтын арьсны үзэгдэл байхгүй юу? Тэгэхдээ өвдөж ийн гэж бодоод үс босдлоо. Арьс өвдөжтэй байгаа. Тэгээ шаардчихсан. Тэгэхээр шаардч өвдсөн тийм их чангарчихсан. Өөрөөр хэлбэл бид нар цочор даарднаас болоод арьс босдог та. Тэрийг одоо байнга мэдэрч ийн гэсэн үг шүү дээ. Ойлгож байна. Яг ингээд ухамсартайгаар мэдрэхгүй шалтгаан гэх юм хит өвдөлтөө намдаж тарих өөрөө өвчин намдах шүүрлээ ялгаруулдаг. Тэрнээс болоод нөгөө бие сударж байгаа гэхээр нэ өвдөлт мэдрэхгүй байгаа шалтгаан чинь гарч ирдэг. Сонин штэ. Тэгэхээр архинаас ер нь хамааралтай болд юм биш үү хүн? Яг шулуух хэлэхэд хамааралтай болдог. Хамааралтай болдог юм. Тэгвэл за юу дээ архинаас бойлоо тэр бөөлжүүлээч гэдэг юм эсвэл кодлоод гаргалаа гэж бодоход тэр уг хүн нь өөрөө хүсээгүй тохиолдол гарна гэж хизэж байхгүй юм шүү дээ. Тийм. Гарч байгаа мó эсвэл би бодоод байгаа. Зүгээр чигшүүлчих жоох. Ховстод ямар нэгэн ховстод ч юм ямар юм байдаг. А гэтэл нөгөө уух дуршлан дотроо байгаад байдаг. Дурн байдаг. Хизээ нэг
өдөөгдөхөд дур өдөөгднөд. Ямар юм бэ? Албаар шахуулдаг ч юм уу, яадаг ч юм ингээд халуун өдөр цангаад хүүтэн шим бай залилах ч юм уу. Энэ нөгөө дурыг дахиад гал дээр тусаж авч өдөөгөө гаргаад ирдэг байна. Нэг юм сонин юм уламжлалч гэмээр юм уу? Зүйл нэг айлд үзчихсэн. Тэр айл нэг 5 үе дотор нэг үгээгүй харигчтай ингэнэ. Тэр нь ясаа удамшдаг. Ойлгож байна уу? Хэрвээ арх сарахад нэг жаахан цэнгэлдэг хүртэжгээр л тухайн голомт архинаас болж одоо сүйрдэг. Тим одоо удамшлын мэдээлэл хадгалдаг гэдэг нэг айл. Над ирж яахгүй юу? Тэгээд та нар тэгээд байж энэ санж байна тийм болохоор асууж байна. Яаж тэгээд энэ цаашаад одоо ингээд бүлээ нэмэх бодолтой байна, аргатай байна гэд асуухад 3 дугаар үеийн өвөг нь нэг юм арга сэдэж гинэ. Тэр нь болохоор түүхий хөдөс нөмрөөд бие дээр илжирүүлж өтүүлээд тийм үү. За тийм зүс царайтай байж явах та маш их хүнхий хавхаа унартаж байгаа шүү дээ. Тийм үү? Үртэйгээ арх удаг гинэ. Тэгээд энэ удмынхаа түүхийг ярьж өгдөг. Яг тэр өвгний яг энэ явдлаас хойш 2 үедээ тэр архины хамааралт болсон гэр бүл байхгүй гэнэ. Яг ингээ арх зоглоод ирэхээр яг тэр өтчихсэн өвгний дүр төрх бодогддог. Тэгээ эцгүүд нь яг хөвгүүдээ анхны гараа архиан хүртэх явцад тэр бие дээр өвт хурсан сүтсийг нөмөрч анхны архийг нь уулгадаг юм шүү. Тэгэхээр би энтэй адил үйл хийгээд байна уу гэж бодоод байна. Ухаж байна уу? Тэр код нэгэд байгаагүй. Тийм. Тэгэхээр энэ маш сонин жигшүүр үүсэж байгаа байхгүй. Үтсэн арьс нөмөрсөн эцэгтэйгээ уuna гэхээр. Тийм байгаа биз? Би хүний тэр дотоод ухамсарт ямар хүчтэй дайралт хийж яана л гэж бодоод байгаа юм. Анх арх хүртэхэд нь тэр үнэр тэр амт тэр эцгээ хүндэлж байж байгаад тэр жигшүүрийг харж байгаа чи хүүхдийн сэтгэл зүйд үүсэх нөлөө тийм үү дотор ухамсарт таатгалаад нь үедээ. Анхны сэтгэгдэл. Тэгэхээр өмхийн үнэрдэх үед л эцгээ мухагаар бодгоно. Тийм үү? Арх амтлахад л эцгээ мухагаар бодгоно. Ухамжтай юу? Тэрнээс хойш эцэг нь нөгөө нэг амьдралын төлөө тэмцсэн авахалчдүгээр хэлсэн байдалтай байхад яг тэр архины амтан дээр ороод ирэхэд эцгийн тэр гутаагцсан дүр төрх бодогдоод ахаар айдас өөрийн ирэхгүй үсэх ба. Тэр сэдэлчиж, дурах гутаж нөгөө хоолны дуршилгүй болдог шиг шууд л хоолын агчил явагдаад арх жиших тэр биеийн хариу оруулжууд үүснэ. Сонин. Ухамжтай юу? Тэгэхээр анхны сэтгэгдлийг хүчтэй байдаг. Анхны сэтгэгдэл их хүчтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө хэрвээ одоо өнөө цагт үед шилжүүлнэ гэх юм бол хөөхтэн анхны архин ууж байгаа үед нөгөө өөрсдөө жигшдэг тийм үү? Үнээр та нар шээс бастагаан холилдчихсан байдаг. Нөгөө нийгмийн доод давхаргын арх гудрагсад байдаг да. Тэрнтэй нэг яаж арх ууж анх үдсэн бэ гэдэг ярилцлагыг хийлэгчвэл тэр жигшүүр үүсчиж магадаг гэж бодож байна. Сонин байгаа биз? Энэ удамш хандлага юу? Архины хам шинж удамшдаг. Юу сонин? Хамаарлна уу? Хамаарл арх уух дон нь биш. Архинд гаргах үйлдэл нь. Өөрөөр хэлбэл агсан тавьдаг хүнээс агсан тавьдаг хүүхэд нь гарна. Өөрөөр лилэгний үйл ажиллагаа хийж хэлэх юм чинь эцэгтэйгээ. Ухамжтай юу? Нөгөө л булчирхаан бүтцүүд нөгөө л шүүрлийн бүтцүүд удамшиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд арх гэдэг хүчин зүйл нөлөөлөхөөрөө ямар хариу үйлдэл үзүүлдэг тэр хариу үйлдэл давтдаг. Тиймээс архины хам шинж удамшина гэж байгаа юм. Хам шинж удамшин зүгээр арх уух тэр нэг сэтэлчлээ шүү дээ. Тэр чинь ч удамшин шүү дээ. Яагаад гэвэл тухайн бүтцэд харшилтай буюу уух дургүй бол удамшаад уух дургүй хүүхэд гарна. Мөн үү? Жаахан хүртгэр нөгөө нэхэж шундаг бол тэр нь ч удамшин. Яагаад бол тэр чинь нөгөө эд эсийн үйл ажиллагаа шүү дээ. Ухамжтай юу?
Өөр нэг архин дуртай хүн байдаг шүү дээ. Хүүхдүүд нь болохоор бүр жигсчихсэн тийм юу тохиолдол. Тэр чинь нөгөө түрүүний миний хэлдгээр архин дуртай удам гэдгээ мэдэж байгаа учраас анхны сэтгэлийн жигшүүрээр тэр нь л бодогдоод тэр амд тэр үнэр тэр үйл явдал тэр үгэн дээр үүссэн нэг төрлийн албадан хийсэн ховс юм биш үү? албадан хийсэн ухамсарын цоож байхгүй юу? Хөнгөрөө цоож хийсэн л та. Ухамжтай юу? Яг тэр арх гэл амтыг мэдрэхээр арх гэдэг дурсамжийг бодохоор айдас үйдэс үүсдэг. Ухамсарын цоожтой. Тийм байна. Тэгээд хоолон агчил явагддаг. Ухамсараас үүсэлтэй. Тийм үзэгдэл. Гэхдээ энэ нь өвөр цаашид удамшихгүй. Тэгээд зүгээр л хүний сэтгэл зүйн хариг айдсын үзэгдэл учраас нэг сайхан цэнгэлийн дараагаар дахиж архинд автах магадлалтай байхгүй юу? Тийм биз зүгээр гэд уулгаж байгаа хүн нь өөрөө эцгээс нь илүү нэр төрдөө тухайн үйл явдлаас илүү хүчтэй, хэмтэй, аж аргалтай байх юм бол тэр үүсгэсэн дурсамж харилна. Одоо манай нийгэмд бол юу байгаа шүү дээ. Архитект хавтгаарцсан. Тэгээд их тийм гэр бүлд ахуй хэмжээнд эхнэрүүд өөр хүүхдүүдээ их хашраасан тийм юмнууд их байдаг. Энэ талаар одоо бичсэн эмчүүд юм уу зохион бичлэгч юм уу тийм юм олон хүний сэтгэл зүрхэнд хүрж тэгээд нэг тийм сэдв бичсэн хүүхдийг жишээлбэл шагнаж тэр хүн байрын бичлэг гэдэг өгсөн тийм тохиолдол байгаа. Тэр юу юм гэхээр аав нь архичин болсон. Хүүхд нь архийг хараад үзэн яддаг тийм сэтгэл зүйтэй болсон. Тэгэхээр за бид өнөөдөр архиталт шаардлагатай гэдэг сэдвийг ер нь архины өрийн сэдвийг нийлүүлээд цогцолгоод ярьлаа тийм үү. Тэгэхээр энэ дээр бас нэг юм ерөөсөө нийт олноороо энэ мэдлэгтэй байж ээж татгалзах хэмжээ хязгаараа мэджээж одоо өөрсдөө татж аваас гадна энд нөгөө төрийн оролцоо давхар яваад байгаа юм шүү. Жишээлбэл одоо хоц суурин газар тэдэн цагаас хойш сархад худалдаалахгүй. Байнгын тэгээд дээр нь нөгөө ухуулан синхруулах ажил. Тэгээд дээр нь давхар тэнд чинь ямар нэгэн хэсэг бүлэг ус заавал шаардаж шаардлагаана да. Тэгэхээр шаардлагагүй нөгөө 60 наснаас өмнө хүлчихгүй тулд нөгөө хэрэглэх шаард айлах бэлэн байж байдаг. Ингээд олон зүй тогтолцоорн хөөж багасахгүй зүгээр нэг гэр бүлийн хэмжээтэй. Яг архин дээр бол нэг мянган төрлийн бодлого байгаа ч нэмэргүй талтай шүү дээ. Ягаад гэвэл хүн зовироос айх шинжтэй. Энэ хадгалагддаг. Яг энэ шалтгаанаас болоод дараагийн давтан болт гарна. Ойлгож байна уу? Шарталт байгаа цагт хэзээч архитал зогсохгүй байхгүй. Тэгэхээр шаардлагыг тайлах ухаан сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь шаардлагыг тайлах ухаан сайн байх юм бол төртөө төрөгөө маань нь болгох юм. Тэгэхээр шарыг тайлах буюу тийм үү дахин ойрын хугацаанд арх хөөх дуршлаа устгаж сурмаар байгаа юм. Хувь хүндээ илүү асуудалтай шүү дээ. Тэгээ эндээс бас нэг юм байна шүү дээ. Арх уугаад бодлын хяналтгүй, биеийн хяналтгүй болонгод одоо юу гэдэг нөгөө нэг янз янзын сүнс гэдэг юм уу юм дайруулаад дэгдчихээн, донтчихээн. Тэр хичнээн шаардлагач ялаач тэр би байгалаа шүү дээ маргааш. Тэг тайлна гэдэг чинь ийм утгатай үг байхгүй. Тэр чинь болохоор хөтлөөр бүр навширч шүү дээ. Тэрсэн зөвхөн нөгөө биеийн юу гэж тэр чинь давхар нөгөө нэг өөр нэг юм орж ирээд байгаа байхгүй энэ чинь. Ялангуяа арх уусан гаруудын хүмүүсийн нүд бол тэгэл хүний болчихсон шүү дээ. Тэр тэндээс ч одоо яах юм? Яах юм гэж. Тэрсэн зөвхөн нөгөө шүл юу гарсан нөгөө нэг эслүүлсэн юм чи гарахгүй шүү дээ. Биеийн дархлаа нэмэгдэн өмөгц дотоод хар хүчин зайлдаг. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ чинь дархлал тогтолцоотой нарийн уял даа. Тийм гэхдээ эрүүл хүн хүртэл дайруулаад байхад архитчаа, шаардчаа биеийн ярьсан бол тийм орхон гарахгүй шүү дээ биеийн дархлаас ирээс тэгээд. Энэ дээр үйлчлэг анил хөгждөг байх та. Харин тэгэхээр наад чинь бүр архичныг жоох арх ууж байгаа нэг өөгшүүлсэн бодлого болчих гээд шүү дээ. Шаардлагыг сайжруулнаа, үйлчлэгээ сайжруулнаа гэх хар чинь. Шаардлагат бол байна да. 21 хоног үргэлжилдэг нь хууль. Хүн өвний илэг тийм 2 дахин томроогүй үед гэхдээ эрүүл бүтцээрээ томрох шүү. Эмгэг бүтцээр биш.
Хүний илэг эмгэг бүтцээр том ордог. Гэхдээ эрүүл бүтцээр 2 дахин том үхрийн илэг дайны болоогүй цагт 21 хоногт ямар ч архины болоод им ургамлын хор хадгалагддаг хууль байдаг. Тийм биз? Тэгэхээр энэ 21 хоногт домнож, ингааж, хайрлаж байх хэрэгтэй. Яагаад хэрэгтэй юм? Амьдрал амттай учраас, амьдрал аз жаргалтай учраас хэрэгтэй бидтэй. Ахиад 3 хоног үзэж ахиад юу туулахаа сонирхож байгаа учраас л амьдрах нь сонирхолтой байдтай. Гэтэл амьдрал сонирхолгүй болж байгаа учраас өөрийнхөө тэр сонирхох амьдрах дуршилан алдаж байгаа учраас нөгөө тал дээр амьдралаас үүдэж архиуж штэ. Арх уух нь өөрөө нийгэмшил үүсгэж байгаа учраас архиуж штэ. Тэр нийгэмшил үүсгэхдээ тийм үү? Сүн түшээж буюу соёлжуулагч, тэнцвэржүүлэгч байхгүй учраас задгаа ирж штэ. Тэгэхээр энийг өөгшүүллээ гэдэг юм биш. Соёл талдаа сүн түшээ чинь байх ёстой. Сүн түшээтэй хамаатайгаар тэр цэнгэлийг удирдах хүний сэтгэл зүйд орддог харилцааны урлагч нь боловсрох хэрэгтэй байна. Нөгөө талдаа эрүүл мэндтэй байх үүднээс шараан тайлах ухаан чинь хөгжих хэрэгтэй байна. Ухаж байна уу? Гутад гурт би төрд их найддаг амьтан биш. Ухамжтай. Яагаад гэж төртөө төргүүгээ мэдэхгүй уулын захад байгаа хүн ууж болдог юм уу? Ойлгоно уу? Болно шүү дээ. Болдог байхгүй юу? Төрөөс цугтаагаад далаа дээр ууж болдог байхгүй юу? Төрөөс цугтаагаад говьд ууж болдог байхгүй юу? Тэгэхээр архийг бол төрөөс хянана гэж бодохын оронд төрийг буруутгахын оронд хувьдаараа толгойдоо амьдрал сонирхолтой учраас тэр аз жаргалтай сонирхолтой мэдрэмжийг хагас бүдэг мэдрэхийн оронд бүтнээр нь мэдрэх гэж өөртөө ачаалал авсан нь дээр. Хүн чадваргүй байх тусмаа уйдамхай байдаг. Тэгэхээр чадваргүй амьтад устдахын жамаараа архинд ороод хурдан цочмог хордлогоор үхэж байхдаа таарах байхгүй юу? Хөгч нь чадваргүй учраас архинд уудж байгаа. Тэгтээ сайхан сэтгэлтэй тэгээд хамгийн авьяастай хүмүүс архинд орж шүү. Тэр чинь сүн түшээ чинь алдаа. Өөрөө зөөрийн өвч. Чадвартай хүн архинд орж тийм үү? Нэр хүнд гэр бүлэн алдаж, ухамсар орон зайгаан алдаж байна гэдэг чинь дараагийн өвдөлт ирэхээс өмнө өнөө шараа тайлаагүй гэдэг шиг айж цочирч байгаа учраас л архи ууж байна. Энэ дээр гэр бүлийн дэмжлэг өнөө найр цэнгүүний ёслол чинь чухал. Ач холбогдолтой. Соёлд байхгүй. Тэгэхээр танаа энэ гаарсан архитэлт бол цэвэр соёлгүй асуудал юм аа. Ухаж байна. Шараа тайлж мэддэггүй. Ууж мэддэггүй. Сэтгэл зүйн хариуцлагатай, сэтгэл зүйн аз жаргалтай тэр байдлан удирдах чадахгүй. Цэвэр мэдлэггүй алдаанууд байхгүй. За Тэгэхээр эн чинь хооллох хүнслэх хөв соёл дутуу байна гэсэн үг. Энд чинь хоолны хордлого, архины хордлого нэг л юм шүү дээ. Нэг шүү дээ. Тийм. Тийм бидээ. Хүн хоолны хордлого авсан үедээ тухайн хоолноос зайс хийдэг. Эсрэгээр архин дээр тийм биш дуршдаг. Тийм үү? За жишээ нь чи нэг хүмүүлтэй ч юм уу шөлөнд хордчлаа гэхэд ахиж хүмүүл идэхээс айдаг шүү дээ. Чиний бүрэн дотор бие маханд ороод ирдэг. Тийм биз? Тэрнээсээ болж идэх дуршилгүй болж идэг. Энд чи эрүүл зүй. Зөв зүйл байхгүй юу? Би чинь өөрөө өөрийгөө хамгаалж шít. Гэтэл архин дээр яадаг гэхээр шаарддаг нь зүгээр юм аа. Энэ бол хордлого биш ээ гэж би биеийг аргадаж дахиад уучих тэгвэл өвдөлт нь намж чинь гэж байгаа. Энэ буруу соёл чинь та нарыг устгаж байгаа шít. Төр устгаагүй. Соёл чинь устгаж байна. Тийм байна. Чи хоолны хордлого байхгүй. Хоолны хордлого бол дахин хэрэглэхээс зайлс хийх гэдэг дүрмтэй шүү дээ. Ухаж гинөө. Бид нар тэгээд арх гэдэг бол тусгай зүйл биш. Зүгээр л нэг төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүн. Эмийн төвшөнд ашигладаг, хорийн төвшөнд хордуулдаг зүйл. Ухаж гинөө. Чи их хэмжээний хор ууж үхэж байгаатай л адилхан. Тэгэхээр арх ууж байгаа хүн бол амин хорлож байгаа хүнтэй яг адилхан. Нэг мөсөн үхээ чай хар байхгүй. Ойлгож байна уу? Тэгж байна. Тийм.
За ойлголоо. Тэгээд нэг ухаарал аваад хоёрын хооронд амиан тойглоод чирэг байхгүй шүү дээ. Ухээрэн дагуулж бусдыг зовоох чирэг байхгүй. Тийм бид. За буурлуудаа маш их гэлалаа. Тэгээд энэ 100 явж байхдаа сурсан дуугаа одоо мартаг бахны аялий даа гэлж байна. Хайрг байн угаарай айтай байн унжаарай аксал байн имэлэрэй ах дунараар минь нороорой аксал байн имэлэрэй ах дунараар минь нороорой мандах нарнаар бугаарай манай голоор айлчлаарай манараад бай унжаарай марлин гиламар мордорой манараад бай унжаарай марлин гиламар мордорой сүлтэй байн ирээрэй сүн хундага түшээрэй шүлгэн арга хилээрэй шүүдэрт талаар минь нисээрэй шүлгэн арга хилээрэй шүүдэрт талаар минь нисээрэй аксал байн мэлэрэй ах дунараар минь ороо